бүсгүйчүүд урангартай үлчин билээ бүсгүйчүүд улсад суутай сайчин билээ хоршоо хөөрхөн урма амгалан мөрний алтан жарахаар 10 цагаан хуруунд гэвэл айсын сайхан нахялах цэцгүүдээ амьдрал үргэж сайхнараа алтан нараа мансан хивэрээ аштын гэрэлтэй амьдрал үргэж сайхнараа алтан нараа мансан хивэрээ аштын гэрэлтэй дуунууд бол ингээл дуулагдаад байдаг те. А зүгээр 1-2 дуунууд байдаг байхгүй. Тэгэхээр бүтэн үеийг төлөөлдөг те. Тэргүүгээр нь шүү дээ төсөөлхийн аргагүй. Ховор бүтээлүүд гаргасан ховор хүн шүү дээ. Ийм авиастай мөртлөө ийм даруй төлөв хүн байд гэдэг талаас нь маш их үнэлдэг. Нэх гоё аялгүй ингээд сонсогдоод байдаг. Хэл үг нэг сайн ойлгохдохгүй. Тэгээд гайхаад эн чи юу блэ гэдэг эргээд харсан чинь нэг тийм бор залуу тийм хүнтэй хизээч таралдж байгаагүй тий аавшиг хүнтэй одоо ерөөсө бүх юм дурсан ч юу ч хийсэн ч сэтгэлээсээ л хийвэл заавал амжилтанд хүрдэг. Сайхан орсон бороо шүдээцээ Инээмсэглэл гэх энэ энгийн нэрний цаан эгэлгүй уран бүтээлчид тэртех 70-аад оноос өнөөдрийг хүртэл сонсогчдийнхоо зүрх сэтгэлд инээмсэглэл тодруулан оршиж байна. Манайд ирээрээ бүсгүйчүүд зүрхний үг алтан хавчаар. Энэ бол өдгөө хүртэл бидний сэтгэлд уяатай ихшгэлдэг мөнхийн хэд дуунууд. 70-80-аад оны залуусын хөл нийлүүлэн бүжиж хоолой нийлүүлэн дуусаар ирсэн энэ л дуунуудыг инээмсэглэл хамтлаг анх амьлуулж байсан юм. Дуулсан дуу бүр нь хүмүүний сэтгэлд хоногшиж монголчуудынхаа хайр хүндэтгэлд итгэлийн инээмсэглэл тодруулсаар тэдэдгөө Монголын эстрад урлагийн амьд домог салшгүй түүхэн билээ. Автобусны артхан хэсэгт уянгалаг хоолой, гитарын аялгуугаар яриа эхлүүлэн уулдсан хүн бүрийн сэтгэлд бат бэх орон зайгаа үлдээж эгэл даруй зан төрхөөр овгуулсан эрхэм болов инээмсэглэл хамтлагийн гишүүн сод бүтээлийн эзэн цог дэлгэр байсан юм. Эрхэм анд хөгжмийн зохиолч сайхан аавыг энэхүү нэвтрүүлгээр дурсан санаа. 1978 он шиг санаж байна. Инээмсэглэл тэгэхэд Монголын радиогийн дэрэгт инээмсэглэл хамтлаг гэж явдаг байсан. Бид нэг тэр үед Монголын радиогийн өдөрлөгүүд гэж хөдөө орон нутгаар зохион байгуулдаг байсан. Тэгээд тэр удаагийн аялал бол одоо ажлын тийм аялал гэж ярина шүү дээ. Тэр чинь нэг сурталчилгаа хийдэг. Тэгээд тэндээ одоо тамирчид урлагийнхан ингээ бөөгнүүлээд авч явдаг тийм уламжлалтай байсан. Тэгээ багнуурлуу явд юм бид нар. Атраас ирсэн камбан залуу гэдэг шиг л атар дээр одоо тариан талбай дээр очиж биднээс тэгж дуулж тавж байсан. Атраас ирсэн камбан залуу амжилт сайн уу? Авраг малчин сайжин эзэн бүсгүй сайн уу? Автар нэрээ барилгад хийсэн залуу сайн уу? Алтан утсаа хийсэн дурсан бүсгүй сайн уу? Тэгээ бид нар ингээд замдаа автобусанд суугаад л дуулж хуурдаад л явж исэн хамгийн артлын игнэнд л гитартай залуу дуулаад л
Би яг тэр кондукторын суудлын уртлын сандал дээр сууж явдаг байхгүй. Тэгээд нэх гоё аялгау ингээд сонсогдоод байдаг. Дуун их уянгалаг их гоё гармон функцтэй дуу гараад харин бид нар сонирхоод энэ ер нь ямар дуу чи хаанаас гараад ирвэ гэдэл. Тэр зүрхний үг байж тэр дуу. Зүрхний үг гэдэг одоо алдартай дуу. Тэгэл тоглолт урлагийнхаа бригадны явцын дунд танилцсан цог дэлгэр маань болж таарсан л да. Би л усан саваагтал нөгөө хэдтэй энэ айгу авьяастай нөхөр байна. Инээмсэглэлд эсвэлвэл яасан бэ? Тэгээд шуудлгүй цог дэлгэр маань манай хамтлагт гишүүнээр ирээд л ингээд цаашдаа хамтдаа тоглож дуулж олон жилийг хамт өнгөрүүлсэн дөө. Уянгалаг хоолой сонсогдсон тэрэл автобусны ардхан хэсэг урдаас энэ л учрлыг тааж мэдсэн гэмээр тэрэл мөж эдгүй энэ бүхний эхлэл болно гэдгийг хэнч таамаглаагүй гэнтийн учрал гэмээр. Тэгээд цог дэлгэрийг одоо би санал болгож ирсэн байдаг байхгүй. Ингээд баскетаараа тоглуулъя гэдэг. Тэгэл одоо инээмсэглэлд орж ирсэн юм түүх байдیں۔ Ер нь цогоо маань бол миний үнэлдгээр манай хамтлагийн нэг гол зүрх цөм гэж би үздэг. Дуунуудынх нь аялгуунч тэр, гармон функцүүдэнч тэр аль талаараа ер нь манай хамтлагийн гол аялгуулга гол дуунуудыг зохиосон бүтээсэн хүмүүс цогоо учраас би бол цогоогоо маш үнэлдэг. Цогоотойгоо би одоо хүүхэд насаа хамт өнгөрүүлсэн, эдэр нас, оюутан нас дээрээс нь одоо нэг хамтлагт хөгжим тоглож зөвхөн хоёулахнаа найзалж исэн бол дараад нь гэр бүлийн найзууд болж үр хүүхдүүдэд яаж төрж исэн тэр мөч бүхэнд одоо найзтайгаа хамт байсандаа одоо их баяртай байгаа. Цогоо маань одоо гайхамшигтай дуунууд төрсөн дөө. Инээмсэглэлд тэгэл одоо уран чимээ ган хоёг хоёрын дуулдаг орчин дэлхийдээ бид жаргалтай зүрхний үгч гэдэг юм уу? Зүрхний үг бол өстэй үндсэндээ нэг тийм дуу биш болчлаа шүү дээ. Зүрхний үг гэдэг чинь нэг бүхэл бүтэн үеийн ихний шүү дээ ингээд том дурсамж бүхэл бүтэн үеийнхнийг шүү дээ ингээд амьдралтай холбоотой. Зарим дуунууд шүү дээ тэр утгаараа их өөр байхгүй. Дуунууд бол ингээд дуулагдаад байдаг те. А зүгээр нэг хоёр дуунууд байдаг байхгүй. Тэгэхээр бүхэл бүтэн үеийг төлөөлдөг те. Тэргүүгээр шүү дээ төсөөлхийн аргагүй. Цог дэлгэрийн хөгжим зүрхний үг. Одоо баруун зүгүүрийн дуугүй хүний. Зүрхнийхээ үгийг чамд хэлье. Зүрхнийхэн үгийг чамд хэлье гэд. Зөв бэлгээ мөрөөдөн суух нэгэн мөчөө санан хайрт минь чамдаа би яаж хүрнэ гэд харцаар чамтай ярьж билээ. Энэл мөртүүд тэрэл уран бүтээлчийн яруу тансаг хөг аялгуугаар хөглөгдөж өнөөдөр эгшгэлсээр байгаа нь юутай сайхан. Чамтай ярьж билээ. Хайрт минь чамдаа би яаж хүрнэ харцаа чамтай ярьж билээ. 80 онд анх шинжилгээний техникийн мэдээллийн төвөд тэнд ажилд орсон чинь нөгөө инээмсэглэлийн ган хоёрыг бид нар хамт нэг доор ажилладаг байхгүй. Тэгэл тэнцлийнх нөгөө инээмсэглэлийнхээ ирж бэлтгэлээ тэнд аяг хийдэг. Гоё шин байр маринд орсон. Тэгээд л анх тэгээ бид тэр тэнд л их байрлал танилцсан их өсрөн тэр. Тэгээ явандаа бид нар дутнасаад тэгээд л 82 онд гэр бүл болоод тэгээд л гэр бүл зохиосон да. Тэгээд бид тэрнээс хойш чинь одоо яг танилцсанаас хойш юм бол бараг 35 жил. Тэгээд гэр бүл болоод 33 жил хамт амьдэрсэн байна. Энгчин жаргалын заяатай эрдэнэт хүмүүс олуулаа. Эчим бүвэтэй хорвоо эвийн батинг холбоотой амьдрал үргэлж сайхнараа алтанараа мансан хിവэрэ аштын
урлагийн хүний дайлгаа хөгжмийн зохиолч хүний охин болж төрнө гэдэг тий өөртөө тийм гоё дуу захиалгасан тэр нь бас аяг багтууштай зүйл бас зүрхний үг гэдэг дууг манай ээжид яг анх зохиож танилцж байхдаа тэгээд зохиож одоо уйрааж исэн гэх юм өөртөө татж исэн тий тэр утгаараа их бахархав штэ их бахархаж байна. Дэлгэр цэцэг гэд манай том охинд манай цогоо шууд битэрийнхээ нэрний ингээд сүүлийн хоёр нөгөө нэг юг таслаад өгцөн гэд өөрөө ярьдаг байхгүй юу. Тэгээд тэр үед бас их хөрх надыг төрж байхад нэг хүүхдийн дууны уралдаан зарласан юм байна л да. Тэгээд цогоо тэр уралдаанд бас дуу хийцэн. Харин яг тэр үед нөгөө охин 5 сарын 29-нд төрсөн. Тэгээ 6 сарын 1-нд чи хүүхдийн баяр болдог штэ. Яг тэр үед хүүхдийн дууны уралдаан зарлцсан байсан. Тэгээ манай цогоо чи бас нэг дуу ая зохиогоод тэр аяыг хийгээд нэгдүгээр эзэлсэн гэд тэгээ төрөд байж хад хурж ирээд хэлчихсэн байхгүй. Тэгээ дэгэдээ зориулсан дуу гэд. Тэгээд бүр бөөн баяр утсаар яаж ирсэн би. За би охинтой болоо нэгдүгээрт хоёрдугаарт дуу маань бас нэгдүгээр байранд орлоо гээл. Тэгээ бид нэр чи бөөн баяр болж исэн байхгүй тий. Оюун цэцэг бит хоёр их сургуулийн анги төгссөн. Тэгээд сургууль төгссөний дараа хоёулаа хүнтэй суугаад тэгээд оюун цэцэг маань цаг дэлгэртэй гэрүүл болсон. Тэгээ манай хоёр бол тэгэл тэр цагаас эхлээл гэрүүлийн найз болцоосон. Тэгэл үр хөвгтэй болцоосон. Тэгэл цагаа радиод хөгжмийн редакцид ажиллаж исэн. Тэгэл бид нэр гэрүүлээрээ найз нөхдөөрөө янз бүрийн арга хэмжээ баяр ёслолын үеэр бол уулздаг ийм л найзууд л та. Тэгээ нэг радиод юу хөгжмийн редактор хийдэг гэсэн те. Тэгэл яг л нэг 8 цагийн нэг ажил. Тэгээд хажуугаар идэрт нэг сайн дурын хамтлаг штэ те. Тэгвэл тэр үедээ нөгөө эд 80-аад оны үед тоглож исэн тэр үед бол үнэхээр баяр ёслол те янз янзын арга хэмжээнд ерөөсөө инээмсэглэл очдог үе байсан. Тэгээ яхад тэгэл бид нар ч бас залуу л байсан те. Тэгээд ихэнхдээ ингээд эхлээл дагаж ингээд яваад л бүх юмд нь дагаж яваад л гэдэгсэн. Сүүлдээ чинь хүүхдээ хараад гэртээ ингээд үлдэн бас хүлээн зарим үед чинь тэгэл бас унтууцсан те. Нөхрөө яг баяр ёслол үеэр ингээд явж ин энэ гэл тэгэл бичлэг энэ төр хийнгээл яхаа хонж өнжиж хийдэг мэдих тийм үе зөндөө гарна. Тэр мөрөн дээр бол сүүлдээ бүр тасдээ штэ. Тэгээд дараа нь тэр доо энтрийн сонсохоор амар гоё уурдээ юм чи. Дуртай бас. Тэгээд ер нь тэгээ манай цагаач айгүй тийм гэрсэг. Тэгээд яг нэг тийм нэг гэрсэг хүн байдаг штэ. Яг хүүхдүүдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөөгээд тийм нэг сэтгэл нь байсан болохоор өстой үнэхээр ямар ч асуудалгүй сайхан л байдаг гэсэн. Тийм даруу дүлгөөн. Тэгээд нэг их юм яриад байхгүй. Гэхдээ амнаас нь гарсан ганцхан үг нь амар жинтэй үг гэж байдаг шүү дээ. Их юм бодуулсан, их бүр ингээд тар хийл гэж инээлгсэн те их юм бодуулдаг тийм хүн байсан. Тэг мэдээж тийм хүн бол үнэхээр ховор. Тийм болохоор тийм хүнтэй хизээч тааралдж байгаагүй те аав шиг хүнтэй. Радиод ажилладаг байхад нь очиод дуугаа бичүүлж байгаа дуучид хамтлаг очиод уулзаал тэр дунд нь л ингээл их гоё байдаг байсан. Гэрээр ч гэсэн их орж гарна аавын найзууд. Тэгээд гэртээ ч гэсэн төгөлдөр хураад дарна, гитараа дарна, дуулна. Дуугаа зохион тэ төгөлдөр хуур дээрээ. Манай хичээн бага нас ер нь бол урлагтай амар ойрхон өссөн. Гэхдээ яг намайг төрөхөд бол аав урлагаас хөндөрсөн байсан.
Гэхдээ сүүлд инээмсэглэлийн тоглолт болж байхад манай аавын CD-гээ гарах цаг бас болцсон. Тэгэхэд яг би анхны удаа яг урлагт ингээд яг ямар байдیں۔ Ийм байдیں۔ Нөө өстой бүх юмнууд амар гой санагтал. Тэгээд яг тэгэхэд аав надаа айгүйх нарийн юмнуудыг зааж өгчээсэн. Наад захын дуу сонсоход ингээд бас гитар, бөмбөр, пиано эдрээс салгаж яаж сонсох уу? Тэ ингээр зөрчсөн байдیں۔ Ингэтэн тэгтэн ингээд яг зааж өгчээсэн. Тэгээд дээрийг суулгаж байгаа л гам уншуулна. Хоолоо салгуулна. Хоолоо салгуулна. Тэ чин бас хөөрхөн дуулчнаа. Хоолоо салгахад. Гой дурсан ч зөндөө байгаа. Цомгийн маань 20 дууны одоо 4-ний 1 нь одоо 5.5 нь цогоогийн маань дуу байх жишээтэй. Би яагаад 5.5 гэхээр 5 дуунууд цэвэр манай цогоогийн зохиосон дуу. Бат сайхны Алтан хавчаар гэдэг нэг дуу байдаг да. Тэр ихний хэсэг болох хэрвээ чи наад руу харах юм бол миний сэтгэл баяснаа гэдэг хэсэг маань бас манай цогоогийн үг аяа байхгүй юу. Тэгээ араас нь бат сайхны дуу залгадаа тэр Алтан хавчаар гэсэн дуу бүтсэн тийм очиртай. Хэрвээ чи наад руу харах юм бол миний сэтгэл баяснаа. Хавчсан үсэг чи айсын сайд их надан торно ариун дурдлын жаргалыг илээд амрагч чамайгаа надан суух юмсаа уян дөлгөө нүдний chen хац ухараач гихшээг намайг шилжээ. Би аавга бодонгууд хоол бодогдоод байдаг. Үнэхээр гоё л гэсэн. Таиланд хоол, Энэтхэг хоол, Монгол, Орос бүгдийг хийдэг. Тэгэл яг гэрлөө ингээл гэрлүүгээ ойртонгууд хоол өнөртөнгөө аав гэртээ байгаа юм байна гэж яараас ороод яаж агуут яг ингээд гоё Энэтхэг хоол бэлтцсэн ч юм уу. Тэгээ манай найзууд дандаа л аавын талаар ярингуудаа танаа авчист амар гоё хоол хийдэгтэй гэж хүрэгчийг хизээч хоосон байхгүй гэсэн зарчимтай. За цогоо бол маш сайхан загсаар бол загсны махаар маш сайхан хоол хийдэг. Сугдаа гээд тэр түүхий загсаар голын усанд хийдэг. Тэр нь бол одоо хүн болгон дуртай. Цөөхнийг барайл тэгээд тэргээрээ бол сайхан хоол игээд идчихжээтэй. Сайхан амралт. Өдөө орнот явж байгаа аялал жуулчлал. Fish ball гэж өөрөө нэр өгсөн бас нэг тийм сайхан хоол хийдэг. Тэр нь бол одоо найзууд бүгдэнд дуртай. Тэгээд цогоо хачин гоё хоол юм. Өстө бүр ингээд шүлс гоождаг тэр хоол нь төмсөө ооргоморгон янзын амттай. Тэгээ нөгөө багасаа бас бие даагаад гоё энтгэд нөгөө тийм янз бүрийн энтгэг галтгооны хоол моол хийгээ сурцсан. Тэгээ тэр нь биднэрд бол тийм их сонин өвөрмөц санагдаж штэ тийч. Тэгээ цогоогоор хоол хийх дуртай. Тэгээд хоол хийгээл нөгөө чи хоол хийх бас дуртай. Өөрөө их гоё хоол хийхээс гадна гоё идэн амттай идэн. Айгу шин бас юу хоолны жор дагаж хийхээ дуртай. Яг л хоол байж ах хэвээр тэг гэрэн дандаа идэх юмтай л байх хэвээр тэгэл хөрөгчл ингээл дүүрэн дандаа өөрөө ингээд хүнсүүдэд цуглуулаад яваал гэдэг гэсэн. Тэгээ би одоо яг ганцаард ч одоо ингээд ганцаараа дэлгүүр явна гэхээр бас их сайн. Би бараг сүлд нэг хүнс хүнс цуглуулгаач мартцсан бэлдэг болсон шүү дээ. Цаг өөрөө тэг хийждэг гэсэн юм чи. Залуунаас бид бүгдийг дараа өнгөрдөө. За завсаргүй цаг хугацаа биднийг хөтлүүлдэг. Замын дундаас халтарч зарим нэг нь явдаг. Замбулын хорвоо жамаараа өөрчлөгдөө.
Манай цогоо бол миний дараагийн дүү. Бид нар бол зургуулаа, аав ээжээсээ зургуулаа. Тэгээд хоёр том нь болохоор эмэгтэй, доотлын дөрөв болохоор эрэгтэй. Тэгээ эрэгтэйчүүдийн хамгийн том нь манай цогоо. Тэгээ яг бид нар бүгдээр энтгэх төрсөн. Тэн сургууль сураад Масүри гэдэг хотод 10 жилд сурж байгаа. Тэгээ тэнд англид сургууль байдгийн. Weinberg Island School гэдэг. Тэр сургуульд бид нар сурдаг байсан юм. Одоо айлуудын хамгийн бага одоо эрэгтэй хүүхдээ чинь нөгөө лам болгодог. Одоо нэг ламд шав оруулдаг. Хийд мэдэд одоо суулгадаа тийм байсан байна л да. Тэгээ манай аав нөгөө лам болчихгүй ний хийдэд ингээд яагаад. Тэгээд нөгөө 37 39 оны хэлмэглэлтийн үед чинь тэгээ лам нар чинь баахан гарахгүй юу. Тэгэхэд нөгөө багшийнхаа дагаад гарчихгүй юу. Тэгээ ингээд цаашаага төвдөр дамжаад тэгээ энтхийг ороод тэгээ энтхийгт болохоор манай ээжтэй танилцсан байгаа. Одоо тэр үед байсан нөгөө хамблам гомбожоо гэж байсан. Манай энэ гандан төгчлэн гидийн хамблам гомбожоо гэд дээд хамб давгад орж гэж лам байсан. Тэгээд тэр хоёр энтхийгт очисон байхгүй баах лам нартай. Тэгээ манай аав уулзсан байхгүй. Тэгсэн чинь уулзахдаа нөгөө дээд хам нь болохоор нөгөө хамаатан бол таарахгүй манай аав юм. Тэгээд юу ярьж байгаа монголч одоо ах дүү нэр одоо хүртэл байгаа бүгдээр амьд зэрэн байгаа. Одоо уулз хэрэгтэй очих хэрэгтэй гэж хэлэнгөө тэгээ манай аав чи ерөөсө Монгол руугаа их орон руугаа буцна гээл. Тэгээ өрөвдөл бичээд ингээд одоо ингээд их орондоо буцмаар байна гээл. Тэгээ их орол зөвшөөрөл өгчиж тэг бид нэр наашаа 72 онд орж ирсэн байхгүй. Их нутагтаа иргэн ирсэн тэртээх 70 он. Хэн хүний хүсэн хүлээснээс ч илүү ихээр санагалзсан байж эх орондоо хөл тавилаа. Тэрхэн үед энэ биеэрээ энхчингийн орон гэж энэ байна хэмээн бодол хийсэн тэр цагаас л эргэлт буцалтгүй их урлагт хөл тавьсан он жилүүд. Монгол хэлээ сайн мэдэхгүй жаалхүү хөгжин бүжгийн коллежид элсэн орсон цагаас ёстой л амьдралынхаа найзуудыг олж тэдний үерхэл нөхөрлөл намун аялгуугаар эхэлсэн нь өдгөө нэгэн зүүнийг өртөөсөн ховор гэж тодорхойлж байсан нөхөрлөл болж чаджээ. Монголд чинь бол энтхээс 2 айл нүүж ирлээ гэдэл тэр үед чинь бид нар тийм үндсэндээ бол тийм хаалттай нийгэмд байсан үед бол гаднаас тэр тусмаа энтхээс монголчууд нутагтаа эргэж ирнэ гэдэг бол их том үйл явдал болж ирсэн байна. Тэгээд энэ дээрээ их авьяастай болохоор хөгжин бүжгийн дунд сургуульд оролцсон дөнгөж монголоор нэг тийм сонин аялгаар ярьдаг үе байж л дээ. Тэгээ одоо бид нэр бас Johnny гэдэг нэртэй англи нэртэй тэр үе чинь нөгөө энтхгээс ирсэн халуун орноос ирсэн хүн чинь өвөл малгай бэлэмэлэг явсан газараа орхио хайчдаг нэг юм сонин тойрш байлаа ш. Эхлээд манай параллел ангид байж байгаа дараад нь бид нар нэг багшийн шавнар болж тийм ээ мэрэгчлэрээ суралцаж энэ бүх нөхцөлд бол одоо бидний инээдийг хүргэх тийм ээ бидний сэтгэлийг хөдөлгсөн олон сайхан мөчүүд байдаг. Бид хоёр анх танилцж байхад бас нэг юм акцент энтертэй ярьдаг те. Тэгээд хэл нэг сайн биш. Тэгээд 72 онд ороод ирсэн Монголд. Тэгээд 16 настай байсан. Тэгээд сүүлд нөгөө ангийнх нь хүүхдүүд хүртэл манад ирээд танаа нөхрөрчөөстэй тоглодог байсан шүү дээ. Юу ч хэл мэддэггүй байсан шүү дээ гээл. Би сурч байсан. Цагаан маань бас сурч байсан. Тэгтээ гаднаас ирдсэн яг л хөгжимчөө шууд нөө цоглуур ангид орцсон байсан. Дуу хоор их л юутал залуу байсан ихтэй нэг тэр үеч одоо хэл устдаа тийм ээ. Тэгээ дуу хоор аягүй өөрөө их сонирхдаг тийм тоглоод дуулцдаг тийм. Анх тэгж хөгжимч танилцж байсан. Дайлган ган хоёрыг ихэн цагаа 3 нэлээд жоохон хөрхө хүртчихдэг болохоор тэдрийг Бадрал нэгдлийнх ингээд нэрлэлцсэн. Зөвхөн баян зогтчлоо. Айгу нэлээд номын манай ган бол Бадрууг нь бол 2 нэгдлийн дунд явдаг гэсэн. Яг л ингээ байгаагаар залуу тэр насандаа омглон тийм байх нэг хэсэг байхад залуугаасаа юусэн ингээд тийм тайван үндсэндээ бол тэдэн дундаа хэд албархуу ингээд 2 хэсэг л байхгүй.
хоорондоо бас бид нар чинь бас алиа цогооч бас ингээд манай хоёроо бол их тийм бас алиа шүү дээ. Тэгээд ингээд бид гурав чинь нийлээд бие бинийгээ одоо өхөөрдөл бие бинийгээ инээлгээл бие биендээ алиалал эрхэлцгээгээл манай гам болдоо жоохон тийм ерөнхийдөө нэг тийм одоо лидер маягийн бас их сериозны манай тэр нөгөө талынхан бол надаас тоогоороо илүү олон байсан гэж одоо ирэхэд бодоход бид тэгж санаж бидний нөгөө инээмсэглэлийн нэг сайхан гайхамшигтай юм хизээч бид нар энэ дотроо нэг янз бүрийн амбицн тодроод нэг нь яагаад гэдэг ийм юм ерөөсөй байсангүй одоо эргээд бодоход хэрвээ бид нар бие биенээ ойлгодгүй байсан хэрвээ бид нар бие биенээ хүндэтдэггүй хэрвээ бид нар хийж байгаа зүйлээ тэгээ дуртай байгаагүй бол биднээс бол ийм хөгжим ийм дурсам ийм эцсийн үр дүн гарахгүй байх гэсэн үг гэж би бодож байна. Яг цагаага тодорхойлох нэг юм юу гэвэл тэр сайхан уран бүтээлч хүн тийм ээ. Тэр сайхан бүтээлүүд гаргасан, аялгуунууд гаргасан. Ховор бүтээлүүд гаргасан, ховор хүн шүү дээ. Одоо тайлбарлаж хэлэх тийм юу гэвэл одоо Монголын дөрв мөрт 2 бадг нь одоо 2 мөртэй, дахилт нь 2 мөртэй тийм дууны хайрцаг баригдмал байсан тэр үеийг эвдэж одоо зүрхний үг тийм ээ жишээтэй маш олон сайхан дуунуудыг нэг сонсоход одоо барууны юм шиг нэг сонсоход одоо Монгол юм шиг пентатоник аялгуутай мөртлөө гадаадын дууны одоо гоё шийдлүүд орсон тийм гоё дуунуудыг зохиож одоо хамтлагтайгаа дуулж эхэлсэн бол одоо үнэхээр Монголын рок попын ертөнцид хувьсэл хийхээс гадна тийм ээ одоо шинэ хуудсыг эргүүлсэн. Цогоогийн инээмсэглэлийн урын санд оруулсан тэр урсгал тэр одоо хэв маяг хамтлаг доторх гэж ярил л да. Их гоё тийм аялгуулаг тийм их тийм уян тийм ээ зөөлөн тэгээд уянгалаг ийм маш тонголог ус урсж орж иж байгаа юм шиг ийм одоо урын санд тийм гоё юм хийж исэн байгаа юм эргээд бодоход. Их олон жилийн өмнө шүү дээ. Бүгдээрээ нэг цуглаан сайхан тоглолт хийсэн юм аа. 30 жилийн дараа бид нэр эргэж нийлээд тогсон болохоор биднийг их баярлуулсан, сэтгэл сэргээсэн, дурсамж төрүүлсэн тийм сайхан тоглолт болсон л доо. Энд бас отхон тояагаа бид нэр одоо тэмдэглэх ёстой. Биднийг цуглуулад энэ 30 ер нь бол 30 гэж тийм тоо. Ерөнхийдөө одоо сургуульд гам хоёрыг бид гурав нийлснээс тоолвол одоо 45 жил болж байгаа. Тэгээ яг сүүлд тэр нэлээд одоо тийм тогтворчсон бүрэлдэхүүнээр радиогийн дэргэд гэдэг утгаараа одоо цог дэлгэр маань орж ирээд Бадрууган Пөрөвдөрж одоо сүүлд нийлсэн Батчимэг тийм ээ эднэрийг энэ төр ингээд тооцохлоор 30 гаруй 33 хуучны пянзануудын эргэлтийг тэгж бэлэгшээж бид нэр тийм нэр өгсөн шүү дээ. Хэрвээ чамд үзэгчд байхгүй бол хэрвээ чамайг хүсээгүй бол шүү дээ. Чи өөрөө гिचний хүсээд тайсан дээр гарч ирээд дуулах юм бол шүү дээ. Энэ бол зөвхөн чиний өөрөө л сонирхол байхгүй. Бидний бол шүү дээ хүлээсэн бидний хөгжмөөр хангасан манай үзэгчд маань тэр олон жилийн дараа байсан мэдрэгдсэн бол хамгийн гайхамшигтай зүйл гэж би бодож байна. Яг тэр үеийнхаа дуунуудыг тийм яг тэр хэвээр нь л хүмүүс хөрөхээр дуучин гам хоёрыг байна тийм гам болдог дууч гоцол дууч энэ хамтлаг дотор яг манай тэр 10 оны тоглолтын дээр бол цаг дэлгэр өөрийнхөө дуунуудыг яс төгсгөлийн тоглолтын дээр өөрөө дуулсан байхгүй. Бид нар гоцолдог шүү дээ дандаа. Тэгсэн
Маягийн өөр зүрхнийх нь үгэнд дуулна. Цогоогийн чинь одоо дахиж тайцсан дээр гаргаж иж өөрөөр нь дуулуулаад чинь хачингой юм болдог байхгүй юу? Манай цогоогийн зохиосон дуу одоо энэ чинь та нар мэдэж гэнэ үгүй л хүн болгон мэддэг дуу хэн зохиосныг мэддэггүй гэдэл одоо хүмүүс дараа нь ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь ерөөсөө л цогоогийн л баг ингээд дуунууд байсан биш үү? Гой гой дуунууд нь гээд Яг тэр 10 оны тоглолтын дараа их олон залуучууд ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр бид нар бүгдээр ганцхан надад ч биш. Ахнараа энэ таануудын бүх дууг бид нар мэддэг юм байна штэ. Гэхдээ таанууд энэ дуу гэж мэддгүй юм байна гэж ингэж хэлж байгаа байхгүй. Гөө ерөөсөө цагаагаар дуулуулъя. Цагаа шууд дуу. цагаагаар өөрөөр нь дуулуулъя. Ер нь ийм олон жилийн дараа энийг ингэж дурсаж сэргээж дуулж байгаадаа бол илэрхий бүр сэтгэл хөөрөөд бүр тэр үед нөгөө дуугайсан улсад ч бүр дуу шуудаа хүртэл болцсон тийм л сайхан үе тохиосон. 3 дахь тоглолтынхаа нэг дахиад нэг юугаар үзэгчдийн хүсэлтээр гээд нэг өдөр сунгаад тэгээд тоглосон шүү дээ. Тэгээд тэрнийхээ дараа нь бид нэр тоглолт дуусныхын дараа ингээд тайзны ард нь би охинтойгоо яваад орсон чинь уйлдсан зогсчихсан. Тэгээд нөгөө отхон туяа гэд нөгөө юу төгөлдөр сангийн тэргүүн энэ бүх үйл ажиллагааг зохион байгуулсан шүү дээ. Тэгээд цогоох ингээ уйлаад дэнгэцэн зогсож байгаа байхгүй. Тэгээд яасан бэ гэсэн чинь амар баярлсандаа болоод бүр тэгж уйлсан. Тэгээд бид нэр тайвширсан хойно асууц чи яасан бэ гэсэн. Би гинтл ингээ дуулаад энэ чи ахаад хизээш давтагдахгүй штэ гэж ботсон чинь дээ штэ өөрөө ирэхгүй ингээд нулимс гараад ирсэн гэж ингэж ярьж ирсэн байхгүй. Тэгэхээр тэр одоо зөвнс юм уу яасан ямар ч байсан үзэгчтэйгээ бол цам дэлгэрийн маань бол тэр том тайзнаас бол баяртай гэж хэлсэн тэр мөч бол яг л яа харахгүй 5 жилийн өмнө болсон бидүүдийн тоглолт. Хөргий гэсэн юм одоо сүүлд дахиад нэг харуулад тоглолт хийгээд дуугаар сайхан хөргөцсөн шүү. Тэр сайхан дурсан биднээс тэ. Бидний донд байгаа улсууд дээр энэ сайхан үеийг л хүмүүст бас дахиад сануулсан юм байна. Тэг ямар гоё тамбиртай яаж үзэгчд хүлээж авсан. Маягийн тэрэнд сэтгэл нь хөдөлсөн байх л та. Бидний сэтгэл хөдөлсөн. Тэгвэл тааны жоо урагшаа гараад яслаа. Энэ ерөөсөө нэг юм даруухан таар. Миний хөгжмийн болоод ч тэр амьдралын ч тэр сайн анд нөхөр маань
цаашид олон сайхан дууга бүтээж амжилгүй тэнгэр талцсанд би бол маш их эмгэнж харамсаж их өгүүлж яана л да. Их юу шүү дээ бас их бүрг одоо нэг их даруу нэг тийм юм байсан шүү дээ. Ховсол хийсэн шинэ хуудсыг эргүүлж чадсан ийм одоо цагийг эзэлсэн уран бүтээлч гэдгийг одоо хүртэл харуулж чадчихдаг. Хэрвээ ертөнцийн мөнх бусыг үзээд одоо өөрөө байхгүй ч гэсэн дуунууд нь хийсэн уран бүтээлүүд нь өнөөдрийг хүртэл Монголын үе үеийн залуучууд одоо дамжуулан өвлүүлэн дуулж чадж байгаад одоо би найзаараа одоо хүртэл бахархаад одоо зүрх минь одоо баярлаж гихтээ шимширч тийм ээ харамсаж харуусаж бахархаж суудаг одоо үнэхээр унган найз нь юм да. Бид нар өнөөдөр ямар ч байж болно. Гэхдээ бид нар ингээд эргээд харахад бол хийсэн юмтай юм байна. Хийх хэрэгтэй бол хүнд хэрэгтэй юм хийсэн юм байна. Энийг бол өөртөө бид нар хамтарч байгаад бүгдээрээ хийсэн юм байна. Энэ бол гайхалтай зүйл. Бид нар ганцаараа байсан бол өөртөө энэ бүгдийг хийхгүй ч байсан байх. Тэгэхээр нэг нэгнийгээ ирлээд хуцлаад дээр нэг нэгнийгээ баяжуулаад ингээд явсан юм бол хамгийн үнцэнтэй байдаг юм байна. Нэгдүгээр хоёрдугаар тал бол ингээд амьдрал үргэлжилж байгаа байхгүй. Амьдрал үргэлжлэнэ гэдэг маань бол бидний хийсэн юмыг бол цааш нь аваад явна. Дээр нь бол энэ улан баяжуул. Бид нар нэгээрээ бол тодорхой хэмжээгээр бол сэтгэл хангалуун байж болно. Цогоотойгоо нийлж маш сайхан амьдралыг ингээд туулсанд айгүйх баяртай байгаа одоо ингээд эргээд бодож байхад. Тэгээд хэр хүн болгоны амьдрал янз янз л байгаа шүү дээ мэдээчтэй. Гэхдээ одоо би өөрийнхөө хувьд тест үнэхээр их азтай тий их сайхан хүнтэй таарад айгүй сайхан амьдралыг л надаа ингээд бэлэглээд дээр нь ингээд ийм сайхан юу хүүхдүүдтэй ингээд надыг ганцаардaltaгүйгээр ингээд орхиж энд нь би үнэхээр баярлалдаг байхгүй юу цогоодоо. Зулуг битсэн цогоодоо зориулж. Тэгээд би тэрэн дээр хэлсэн. Цог дэлгэр маань зүрхнийхээ үгийг хэлэх гэж энэ хорвоод ирээд үрэл мөнгөнд тусал болоод яваад өглөөдөө гэж. Дууных нь өгнөд уруу газар руу ус орсовч уур болон дээшээ дэгднэ. Өвлөн цасал тэнгэр төрж өрөл мөнгөнд тусал болно гэд. Өрөл мөнгөнд тусал болж биднийхээ сэтгэл зүрхэнд үлдсэ гэж би дахиж хэлмээр байна энэ үгээ. Тийм учраас энэ өрөл мөнгөнд туслыг бол хизээч бид нэр мартаж дарханасаа гаргах чадахгүй гэж би боддог. Амьдрал сайхнаар үргэлжлэнэ гэдэгт бол би яг итгэж байна. Энэ их олон сайхан уран бүтээлүүд нь бол гал аваад явчихна. Уруу газар руу усурсаач уур болон дэшэдэгнэ. Хизээний танилын намун хоолой. Хизээч мартамгүй өнгө төрөх, эргэн уулзахад инээд бэлэглэх, эгэл даруй түүнийг эгээн дүр төрөх, аялгуут дуу хоолой, өнгөрсөн өнөөдөр ирээдүйд цаг хугацаанд уран бүтээлийнхээ хөг аялгуугаараа бидний сэтгэл зүрхэнд инээмсэглэл тодруулан мөнхөд орших болно. Амьдрал үргэлж сайхнараа. Насан туршдаа сэрүүхэн бай. Цайх цагаан тэргүүн дээр цасан тэтэм ялбан хамбай. Уруу газар руу